Сайн амнахаан дараагийнхаа бичлэгээр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 100% чон киноны 2 дугаар анги болох 200% чоныг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Хэрвээ эхний ангийг нь үзээгүй хүн байх юм бол линкийг нь тайлбараас ихт оруулж болохоор үзчихэд орж ирээрэй. За ингээд бичлэг рүү харцгаая. За өмнөх анги дээр хэдийгээр чонолж чадаагүй ч өөрийн хүчээр сөрөгтэй хүлээн зөвшөөрөгдсөн Фредди маань эцэстэн сүргийн хамтаар хотын харуулд гарч уугаар кино маань эхэлдэг. Сөрөгтэй хүлээн зөвшөөрөгдсөн ч манай хүн өнгөрөө бүтэлгүй хിവэрэл байдаг. За тэгээ Фредди л болсон хойно алдаа гаргаж өнөөдрийн эргүүлээс хасагдчихдаг бөгөөд манай хүн ч юуг зүгээр бууж өгөх үү зөрүү зангаараа өөрийгөө баталж харуулахын тулд найз битгийн амтаар чоннуудаас тусдаа хөдөлгөөр шийддэг. Яг өөрийнх нь буруугаас олж хяналтаа алдсан агарын бөмбөлгийг зогсоох даалгавар байсан ч бүтлгүүтэж явсаар байгаад ямар тач эцэст нь амжилттай зогсоож яддаг. Гэхдээ зогсоох явцдаа хотод баахан охирол учруулаад зогсоохгүй царай зүсний хүртэл илчлэгдснээс болоод дахиад л манай хүнийг сөрөг дотор нь шоолж доглох хэсэг чоннууд бий болж эхэлдэг. Ер нь бол манай хүний чин хүсэл нь сөрөг дотроо өөрийн гэсэн байр суурьтай хүндлэгдсэн нэгэн болохыг л хүсэж байгаач бүүдлийн өрөө байх юм бол хизээч бүтэхгүй юм байна гэж боддог. За тэгээ шантарчихсан сууж байгаа ташаан дотор байсан нэгэн зургийг хараад манай хүнд гайхалтай санаад ирдэг. Тэр нь юу гэхлээр урд өмнө чоннууд сарны сүнстэй холбогдохдоо нэг нууцлаг газрыг ашигладаг байсан бөгөөд одоо яагаад болчихсон гэдгийг нь мэдэхгүй ч манай хүн бүдэж магадгүй гээд нөгөө газарт нь очиж сарны сүнснүүдээс дахин нэг удаа тусламж үзэхээр шийддэг. За тэгээд явсаар хагаад нөгөө газрыг нь олж чадах бөгөөд өөрийнхөө хамаг зовлон яриа тусламж гуйсан ч сарны сүнснүүд цаг нь арай болоогүй байна гэд туслагаас татгалзчихдаг. Хэдийгээр бусад сарны сүнснүүд үл тоогоод явцгаасан ч тэнд байсан нэг жижигхэн хөөрхөн сарны сүнсэнд манай Фреддигийн ярьсан зүйлс яг л өөртөө адилхан санагдсан болохоор түн туслахаар шийддэг. За энэ жижиг сүнсийг мөфүү гэдэг бөгөөд яг л манай Фреддитэй адилхан жаахан болохлээрээ сөрөг дотроо гадуурхагддаг юм шиг байна лээ. Дэмээс өмнө нь нэг ч удаа дэлхийдээ холбогдож үзээгүй ч бусдыгаа харсаар аваад сурсан шившлэгээ хийгээд үзтэл нөгөөх нь азар амжилттай болчихдог. Ингэснээр Фредди маань дахин нэг удаа сарны хүчийг авснаар энэ удаа жинхнээсээ хүн чонолж хуурдаг. За тэгээд шинхэн чонолсон Фредди маань хурдхан шиг сөрөгтэй очиж гайхуулгаар явж байгаад мөфүүтэй тааралдчихдаг. Юу болсон гэсэн чинь мөфүүгийн хувьд ийм шившлэг анх удаа хийж байгаа бөгөөд сайн мэдэхгүй болохоор хүчээ явуулахдаа өөрөө хамт дэлхий дээр өрөөд ирсэн байдаг. За тэгээ Фредди маань мөфүүтэй аль танилцаж аваад сарны сүнснүүд төжөө өгөхийн тулд заавал өөр юм ирэрдэг юм шиг байна. Тэгээ яг удахгүй буцчих байлгүй дээ гэж бодоод салхаас хийгээд цааш явдаг. Явсаар хагаад гэртээ ирж сүрдүүлэнтэйгээр чонолсноо зарлтал сүрэгч сөгдөж мөргөөд айхтар өндлөөд байна гэсэн чинь яг үндэ манай хүнд биш мөфүү дагаад ирчихсэн болохоор л түүнийг хараад зүгдэж мөргсөн юм байна лээ. Үүнээс гадна манай хүн шившлэгийн чулуунуудыг ашиглаж сарны сүнстэй холбогдож сүнс дуудсан гэдгийг мэдсэн сүргийнхэн дахиад манай хүн рүү оролцгаадаг. Яагаад тийм бол гэсэн чинь өмнө эдний сөрөгт Макс гэдэг нэртэй нэг хүн чон байсан бөгөөд жижиг үетэйгээсээ болоод дандаа л үл тоогддог байсан юм байна лээ. Тэгээ яг манай Фреддигийн нэгэн адилаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ичиж сураад эцэст нь сарны сүнснүүдтэй холбогдох замыг найж тэдний хүчийг хүртэл өөрийн болгох гэж байгаа дийлэлгүй сарны сүнснүүдээс дахиж хизээч хүн чон болох боломжгүй шийтгэл авч сүргээс өгдөөд дууссан байдаг. Тэгээд тэр цагаас хойш шившлэгийн чулууг огт ашиглахаа болсон байсныг нь мэдээлгүй ашиглаж сарны сүнс дуудснаас болоод луурлаад байгаа юм байна лээ. Хамгийн гол нь шившлэгийн чулуу ашиглаж нээсэн зам нь зөвхөн сарнаас дэлхий рүү л ирэх боломжтой бөгөөд буцах замгүй юм байна лээ. Энэ нэг үгээр мөфүү сарлууга буцаж чадахгүй гэсэн үг бөгөөд хамгийн гол нь сарны сүнснүүд дэлхий дээр удаан амьдрах чадваргүй буюу хэдхэн өдрийн дотор л бүхэж алга болдог гэдгийг олж мэддэг. Яг нь буцааж явуулах нэг арга байгаа л та. Тэрийг нь гэхдээ нөгөө сүргээс өгсөн Макс л мэдэж байгаа бөгөөд гол нь Максд сарны сүнс ирсэн гэдгийг мэдэгдчих юм бол бүрийг аюул учрах эрсдэлтэй учраас сүргийнхэн мөфүүг түүний гарт оруулалгүй барьж байгаад энд нь бөхөөс нь аюулгүй гэж үздэг. Гэхдээ өөрөөс нь болж мөфүүд ийм юм тохиолдохыг Фредди маань яасан ч зөвшөөрөхгүй учраас яаж иж байгаад Макстай уулзаж мөфүүг буцаалгана гэж зүрхтэй маргалдаж байх хооронд энэ бүхнийг сонссон мөфүү цухтаачдаг. Ингэснээр мөфүүгийн араас сүргийнхэн болон Фредди Бэти хоёр хайж эхлэх бөгөөд азар манай Фреддигийн баг төрүүлж алж чаддаг. Гэхдээ дөнгөжил мөфүүг олох гэж ийм их юм болж байгаа юм чинь цаашлаад Максыг олоод түүгээр сарны замыг нээлгэж мөфүүг гэрлүүн буцаана гэдэг нэлээд хэцүү юм байна гэж үзээд Твичигийн багийнхнаас тусламж хүсэхээр шийддэг. Мэдээж хэрэг найзууд нь туслахыг зөвшөөрдөг бөгөөд тэдний багийн сэтгэл зүйч гिचгсэн явж байсан нөхөр энэ удаа нэг санамсаргүй нарны шил осноосоо хойш өөрийгөө зүнчгээд бодчихсан явж байдаг. Тэр нь ч ер нь сайн болох бөгөөд ингэснээр манай хэд нөгөө зүнчийн зааврын дагуу Максыг олох аялдаа гарцгаадаг. За тэгээд зүнч нохооны зааварчилгаан дээр төөрж бодилж явсаар байгаад эцэст нь азаарч гэхгүй ямар тач зөв газраа хурж ирж чаддаг. Гэхдээ нөгөө газар нь хорон шидтэн Макс амьдарч байгаа болохоор баахан өрхөөр дүүрэн аюултай газар байх бөгөөд энэ удаа манай хэд мөфүүгийн тусламжтай цааш явах боломжтой болдог.
За тэгээ яг орох гэсэн чинь манай BT сарсан богиохоноос айдаг байж дараад орхоо боллоо гэсэн чинь Фредди түүнийг зоригжуулснаар эцэст нь Максийн эзэмшил газар руу бөөндө орцгоодог. За тэгээ цааш явж байтал нилээдгүй урт замд улсан болоод ч тэрөө мөфөө маань ядарч гэрлэн бүдгэрснээс болоод манай хэд тэндээ хэсэг унтаж амархаар шийддэг. Тэгсэн чинь хамгийн өөрхөн нь сарны сүнс унтаж байхдаа зүүдлэх юм бол тэр нь боддоор харагддаг юм байна лээ. Мөфөө маань ээжээсээ холдоод удсан болоод ч тэрөө ээжигээ санаа дарах үед зүүдэнд нь ээж нь нэрж бүүгэндөө дуулж байгаа нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Яг ингээд манай хэд уураад байж байтал гинт нэг мутацд орсон сарсан богиохоо гарч ирэх бөгөөд Твичигээ идээд мөфөө өгч зүхтаалгаад Фредди Бэти хоёр нөгөөдгийг аргалахаар болдог. Уг нь бол манай хүн чон олчихсан юм чинь дажгүй хүчтэй олчихсан байх гэдэл нөгөөхдөө тулгаар шийдсэн ч хөрх юм нь юу ч болдоггүй л дээ. Тэгээ яг хуу нэгэнтээ хэлэхгүй юм чинь зүгтаас өөр аргагүй болоо зүгтааж яваад эцэст нөгөө алдарч шидтэн Макстай таарлцчихдаг. За тэгээ жоохон ярилцаж байгаад Макс сарны сүнснүүдийг үзэн хаддаг гэдгийг сонсон удаа манай хоёр хөөрхөн сэргэлэнтэй тодлоо ярьчихдаг. Манай Фреддийг сарны сүнснүүд нохоо олгож дайжгансан учраас танаар дамжуул сарны халахныг шившлэгийг сурж аваад тэдэн дээр очиж өшөөгөө авах гэж байгаа юмаа гэж хэлчихдэг. Яг өөртөө найдлахын зураг дотор хүндлэлийг авч чадаагүй дээрээс нь сарны сүнснүүдээс өшөөгөө авах хүсэлтэй болохоор Фреддигийн үгэнд итгэмээр байсан ч тэдний эзэмшилт нь өөр ноход орж ирсэн гэдгийг сонсоод хэрвээ миний нүдэн дээр эдгээр урилгагүй зочдыг зохицуулах юм бол итгэе гэж хэлдэг. Гэхдээ яг хуу манай хэд ч угаасаа сайн жүжиглээ сурчсан юм болохоор Фредди Твичигийн эдийг болгож тавьж байгаа юм шиг жүжиглэж итгүүлснээр ингээд Макс итгэлийг олж авдаг. За ингэснээр Бэтиг нөгөө мутацд орсон сарсан богиохоо буюу Гаргар гэх нэртэй өөрийнхөө зарцад даатгаж үлдээгээд Фредди Дичидийг эхнээс нь зааж өгөхөр болдог. Манай хүн ч уг нь шуудхан сарны хаалгыг нэг шидийг заагаад өг гэсэн ч тэр нь нэлээд том шид болохоор багаас нь эхлээ заах ёстой юм байна лээ. Энэ хооронд мөфөгийн энерги багасхын хэрээр өөрийн мэдээлгүй ойр хавийнхаа амьтдаас энерги сорж эхлэх бөгөөд Максын шидэнд хүчээр өртсөн амьтдын энергиэр хооллож эхэлдэг. Яг Максын шидийн хүчинд өртөөж аимшигтай дөрөгтэй болсон амьтдыг буцааж хэвэнд нь оруулж байгаач нөгөө талаараа тэр энергийг нь сорсноор манай мөфөө хэсэг хугацаанд хяналтаа алдаж мангас шиг болдог сул талтай юм байна лээ. За мөфөө маань энэ маягаар бөхчгөлгүй энерги нөхөд байж байгаа хооронд Макс Фредди хоёр аль эдийнэ бэлтгэлдээ орчихсон байх бөгөөд манай Фредди ч дайггүй урттаа сурч байдаг. Яг манай Фредди уг нь бол дайггүй уртанд сурч байгаач гол шившлэгээ сурахын тулд нэлээд хэдэн өдөр зарцуулах шаардлагатай юм байна лээ. Гэхдээ манай мөфөө тийм удаан хүлээж дэсэхгүй учраас Фредди маань нууцаар Максыг дагаж байгаад шившлэгнүүдэд хадгалдаг газрыг нь олж чаддаг. Ингэснээр манай хүн заавал Максыг заахыг хүлээлгүй шууд өөрөө харж байгаад шившлэгнүүдийг нэг нэгээр нь сурч эхэлдэг. Харин хооронд нөгөө сарсан богиохоноос айдаг Бэти маань Гаргартаа бүр аль эдийнэ найзууд болчихсон байх ба мөфөө болон бусдыгаа хайж явсаар байгаад олж чаддаг. Гэтэл энергиэр цавчихсан байсан мөфөө Максын шидний нөлөөгөөр хувирсан Гаргараас энергийг нь сорж эхэлтэл айд сандарсан Гаргаар тэр торхноо цогтоочдаг. Гэхдээ энэ хооронд нилээдгүй энерги сороод мангас шиг болсон мөфөө энерги мэдэрч явсаар аваад Максын шиднүүдийг туршиж байсан Фреддийг олоод өрөөд ирдэг. За тэгтэл Фредди маань уган шившлэгийг хүснээр ашиглаад зорчихсон ч мөфөө тэр хоёр нэг л биш байгаа нь анзаарагддаг. Ер нь бол энэ Максын шидийн нөлөөнд автах юм уу эсвэл энийг нь сурах юм бол эрх мэдэл хүч чадалд оюун ухааны эзэмдүүлдэг аюултай юм байна лээ л дээ. Гэтэл удалгүй мөфөгийн шидийн нөлөө дуусаад хэвийн болох үед бүдгэрсээр бараг л алга болох төгчгсөн байдаг. За ингээд бөхөх төгссөн мөфөг харсан Фредди маань гин тухайн орч шидийн нөлөөнөөс дөнгөж гараад байж байтал Макс манай эдийг олоод хүрээд ирдэг. Ингэснээр мөфүүд буюу сарны сүнсэнд туслаж гэрлүүн буцаахын тулд өөрийг нь хуурж байсныг мэдсэн Макс маш ихээр уурлаж манай хэд рүү дайрах гэж байсан ч Фредди маань Макстаа хэсэг хугацаанд ойрхон байсан болоод ч тэрв түүний сэтгэлийн хүндээ сонсохыг хүссэн үгийг нь хэлснээр зогсоож чаддаг. Макс ч гэсэн эцтэй гэхэд яг л манай Фреддитэй адилхан хүндлэгдэхийн тулд л элдв зүйлсийг хийж явсаар эцний юм байдал төрсөн бөгөөд одоо байгаа газраа ч гэсэн шидийн хүчээр баахан амьтдыг хувиргаж байж л өөрийгөө хүчээр хөндлүүлж байгаа юм байна лээ. Гэхдээ одоогийн нөхцөл байдал бол хүндлэл биш айцаар бий болсон зүйл гэдгийг нь ойлгуулж хэрвээ та бидэнд туслаж мөфөг буцаах юм бол тань дээр жинхэнэ хүндлэл ирэх болно гэсэн үгийг нь сонссон Макс ч нэрээ тийм юм байна гэж бодоод манай хэдэд туслахаар болдог. Гол асуудал нь сарны хаалгыг нэг шидийг ашиглахын тулд маш их энерги зарцуулдаг учраас ганцаараа нээх боломжгүй юм байна лээ. Гэхдээ одоо бол манай Фредди байгаа учраас хамтдаа сарны хаалгыг нээх боломжтой болдог. Ингэснээр эцэст нь манай хоёр хүчээ нэгтгэж байгаад сарны хаалгыг нээж чадах бөгөөд ашгүй нэгэн мөфөг аюулгүй буцааж чадах боломжтой боллоо гэж бодтол нөгөө Макс ч хаалга нэгдвүүгүй юу гинт цангаа хувирчихдаг. Яасан гэсэн чинь энэ Макс анхнаасаа л манай эдийн төлөлгөөг мэдчихсэн бөгөөд ганцаараа энэ хаалгыг нээж чадахгүй байсан болохоор албаар манай Фреддиг ашиглаж сарны хаалгыг нийлгэснийхаа дараа бүх сарны сүнснүүдийн хүчийг нь булааж авах төлөвлөгөөтэй байсан байдаг.
Уг нь яг энэ үеэр Фредигийн аав нь сүргийнхээ хамтаар мөрдөж явсаар байгаад манай эдийг олж ирж чадсан ч Максын шидний өмнө юу ч бололгүй шууд л ялагддаг. За ингээд бөөндөө арга мохорчсон яг ялагдгийн даван дээр байж байтал Бэтимэн ширхэн найзуулах гаргараас толсомж хөөсөн дуудтал нөгөөх нь ч манай хүний дуудлагыг сонсож ирээд Макс руу дайрснаар багаан ч гэсэн цаг очих боломжтой болдог. Энэ завшаанаар Бэтимэн Максын шидийн нөлөөнөөс гарснаар өдөөс нь тэмцэх боломжтой болох бөгөөд яг өөрийнх нь ашигладаг шидийг өөрт нь ашиглаад мутант мэдлэгийг олгоод хувиргачихдаг. За ингэснээр эцэст нэгэн Максыг зохицуулж бүх юм дууслаа гэж бодтол дөрөв хүн Максын шидийн дайралтанд өртсөн мөфүү маань аврах том мангас болоод хувирчихсан байдаг. За тэгээ юу Макс бүр ч илүү аюултай зүйлдээ тулгарсан хэд маань яах вэ гэж бодож байгаад өмнө нь мөфүү маань зүудэндээ ижинхээ бөвөн дуун тайвширч байсныг нь санаад яг тэр төвгөнд дуулснаар эцэст нь мөфүү маань тайвшраад Максын шидийн нөлөөнөөс гарч чаддаг. Гэхдээ шидийн нөлөөнд байх үедээ хамаг энерги барчсан мөфүү маань хөл дээрээ ч зогсоох тэнхэлгүй болсон байдаг. За тэгээ нүдэн дээр нь бөхөж байгаа мөфүүг харсан Фредди маань хэрвээ өөрийнх нь энерги байхгүй болох юм бол дахиж чонолж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч мөфүүгийн төлөө бүх энерги өгж амиаруулад эцэст нь мөфүүг амжилттай гэрлүүнд буцааж чаддаг. За ингэснээр гэрлүүгүй аюулгүй харсан мөфүү маань бусад сүнснүүдийн тосломжтой дахин нэг удаа Фредди рүү сарны хүчээ илгээдэг. Гэхдээ харамсалтай нь энэ удаа чон биш дахиад л бүүдэл болоод хувирчихдаг л да. Гэсэн ч Фредди маань нохоо олж хувирсандаа огтхон ч харамсдаггүй бөгөөд учир нь Фреддиг ийм баатарлаг зүйл хийснийг харсан цурагт жинхнээсээ хүлээн зөвшөөрдөг. Ер нь бол хэн нэгэн бусдад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь гаднах төрхтөө огтхон ч хамааралгүй бөгөөд дотоод мөн чанар л хамгийн чухал юм байна гэдэг маш том сургамжийг Фредди маань ойлгож хуваар кино манд дуусдаг. За нэг ийм хөөрхөн кино байлаа. Тэгээд эцэст нь бичлэг таалагдсан бол тартаг юмнуудаа дараарай. Дараах хэвчлэгээр уулзлаа. Түр баяртай.